сайн байцгаана уу? За манай ханда подкастын 3 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд энэ дугаараар бид нэр beauty стандартын тухай юм ярилцах байна. Тэгээд подкасттай хамт байгаарай. Бицорыг дэмжээрэй. За тэгээд хамгийн ихний асуулт болохоор одоо ингэж орж ирж байна. Ер нь бол яг нөгөө бид нар чинь ингээл нөгөө жоохон байхад бол нэг юм хөрхөн мухай янз бүрийн тийм ойлголтгүй үе байгаа штэ. Тэнгүүт яг хамгийн анхны одоо юм гоо сайхны тийм стандарт төр тогтсон цаг үеийн хизээнээс юм хөөрхөн бах хэвээр байна ч юм уу. Одоо турхаах хэвээр байна. Одоо өндөр хүмүүс л гоё юм байна ч юм уу. Би нэг нийт хүмүүс ийм зүйл туртаа учраас би бас яг тийм нийтийн жишг таарсан хин нэгэн байх хэвээр байна гэдэг ойлголт үүсэж байгаа нэг цаг үе байгаа шүү дээ. Тэр нь яг таны хувьд хизээ байсан бэ? За баярлалаа. Өнөөдөр асуултыг хүлээж авлаа. Ер нь багаас эхэлсэн юм байна. Яг үнийг хэлэхэд багада бид нар тийм ойлголтгүй байдаг байсан гэж ярьдагч ойлголттой байсан юм шиг. Магадгүй бүр 6 5 настаас эхлээл ер нь нэг хүнд нэг хумсарын бүрдээл ингээд төлөвшөөд одоо хин үе гэдэг юм болоо тийм үеэс л эхэлж тэр ойлголтыг авч исэн. Тэгээ яагаад вэ гэхээр нөгөө 100 хамаатнуудын аягүй очдог. Тэгээд 100 сэлэн рүү явдаг. Тэгээд тэр миний амьдралын хамгийн жаргалтай амар сайхан хүүхэд насны хамгийн бүрэн бүтэн гоё үе байсан ч гэсэндээ би нөгөө амар харалдаг. Бүр ингээд бүр хав хар болдог тийм хүүхдээсэн байхгүй. Тэгээд намаа ингээд ядчил манай хамаатнууд ингээд хоёр нэндэ байдаг заяа. Тэгээд манай нөгөө нэндэ бас яг хөөхөн охоо юм шар мар охин. Тэнгүүд би амар бор хар тэгээд нэг жоохон бүдүү. Тэгээ нэг юм том хацар мацартай одоо миний юм том шанаа манаа ч юм уу. Тэнгүүд намайг ингээд нөгөө ялгаж малахын тулд л ингээд хар нэндэ бүдүү бор нэндэ гэд тэгээд идэгсэн байхгүй юу. Тийш нэгээд хүнд амар юу байдаг ингээд мэдхгүйгээр дотор нөгөө хүүхд юм чинь ингээд юм мэдэрч бодож л байгаа штэ. Тэнгүүд нөгөө өөрийгөө ингээд нөгөө жоохон муухай юм байна ч гэдэг юм уу те. Яг тэгж яг бүтэн бодохгүй ч гэсэн нэг тиймэрхүү мэдрэмжтэй. Тэнгүүд хүүхдүүдээс аяг ичимхий болсон байсан бас магадгүй. Би нөгөө төрөлхийн тийм байсан ч гэсэн тэр нөлөөсөн баг гэж бодчих штэ. За тий. Тэгээд яг тэр үедээ ингээд арсныхаа өнгийг яг муухай юм байна гэж боддог байсан уу? Ер нь бор байгаа нь. Тийм. Тэгээд манай нөгөө ээж чинь намайг цайруулна гэхэл хөдөөнөөс ирчсэний дараа ингээ биэнд тараг мараг төрхдөг. Тэгээд би ер нь бол ямар борлцсон юм бэ гээл тэгэхээр чинь нэрэл би амар бор юм байна. Тэнгүүд нөгөө миний өвдөг тохоо мохоо энэ чинь ингээ айгу хар мар болгонгот тэр айгу мухаа хэцүү санагдал. Тэгэл жоохон томроод бүжгийн дугууланд явж хэлсэн чинь ингээл гой хөрхөө нөгөө жоохон хүүхдүүд мөртлөөсөө л арай дадас турхай өндөр байгаа дангот чинь за би арай л одоо мэдхгүй одоо яг юу гэж болсон санахгүй. Гэтэ ямар ч тийм сэтгэл хангалуун бас байгаагүй үед байсан. Тий. Тэгээ энэ үед таны хувьд хизээ байв да. Миний хол штэ. Надад бол бүр яг тод. Би ч юм уус жоохон бахтай ингээд амар улаацартай. Бүр яг ингээд алим шиг улаацартай. Одоо л гаг болцсон штэ миний хацарч. Тэгээ тэр үед муу улаацартай. Тэгээ дээр нь нэр одоо байгаа шиг л бондор. Одоо байгаас илүү бондор ч юм уу. Тэгээд тийм байсан болохоор ингээл нөгөө цэцэрлэг тахт хамгийн анх миний хацрыг нэг хүүхэд хазчихсан за алим гээд тэл тэр үе зэрлээ ер нь миний хацар бол юм гойд улаа юм байна гэж мэдрэмж аваад тэгээд тэрний дараа болохоор уусаа ингээ бүдүүн болохоор ялцчгүй хүүхдүүд ингээ шоглдог. Тэгээ манай аав чинь нөгөө юм сумачны нэртэй адилхан нэртэй байхгүй. Тэнгүүд хүүхдүүд чи өөрөө юм бүдүүн тэгээ танаа аав чинь ингэ гэдэм чи бас сумач нөө гэдэг ч юм уу те ингээ иймэрхүү байдлаар юу шоглдог хацрны улаан. Тэгээл ингээл бүдүүн байгаа байдал. Тэгээд ядчихт нэг юм бондор болохоор юм дундаа ангимаа гэд арай жоохон үеийнхнээс ингээд нөө миний хүүх юм арай жоохон том байгаад ч юм уу те. Тэгэл тэрнээс эхлээл ингээд бүх зүйл надад хэвэн бус санагдаж байгаа байхгүй. Тэгэл ялцчгүй ингээл хүүхдүүдэд хоологдоол тэгэл юм өөрийгөө угаасаа хизээч юм хөөхөн гэж юм бодгоо. Одоо би чи ер нь өөрийгөө аяг хөөхөн гэж бодоод идэг штэ. Гэхдээ тэр үед хизээч өөрийгөө хөөхөн гэж бодож чадахгүй зэ. Би бол угаасаа юм царай муутай байна. Нэгт хоёрт би бүдүү юм байна. Тэгээ ер нь бол би надад бол ямар ч юм гоо зүг бол алхаа гэж боддог гэж байгаа байхгүй. Тэгээд би хамгийн амар тэр үед өвж авсан гэхээр би одоо юм царай муутай байгаад царай муутай дээрээ одоо муу сураад одоо юм муу байх юм бол бүр ингээл хүүхдүүдэд оромжлогдоод дуусах юм байна гэж бодоод би эсрэгээрээ ингээд нөгөө босож чадваруудаа аягсаа хөгжүүлээд хичээлээсээ айдаг ч юм уу тэгэл ингээл нийгмийн идэвхтэй болж болол тэгээд хэлсэн чи яг нөгөө хүүхдүүдээ ийм одоо
шогддог байдлууд багасаал, доромжилдог юмнууд багасаал. Тэгэл нөгөө миний нэр чи хүртэл сугармаа болохоор ингээл хүүхдүүд сугмуг гэдэг ч юм. Тэгэл надаа ингээл улаан хацар, бондгор бие, сугармаа гэдэг нэр гээл ингээд хүн доромжлогдож болоход ингээ бүх үндсэн суурь шалтгаанууд үүссэн. Тэгэл би тэрийг өөрөө ингээл амар нормал гэж бодсон. Окей, уусал би царамуутай бүдүүмжээ окей. Ингээл би ус хөөрхөн шимчээд авах тэгэл. Тэгээд нэмээд нөгөө барилддаг байгаад болцсон чинь миний хөлний шилэг би айгу бүдүүн. Тэгээ тэрнээсээ болоод ер нь юм одоо скини джинс ч юм уу тэгээл юм юпг өдөр өмсч ер нь чадахгүй. Яг тийм шилэг айгу бүдүү харагдаад байгаа болохоор за зохиё би уусаа гоё хөлтэй гоё охтууд л өмсөх хэрэгтэй гэдэг ч юм ийм юу үсээ. Тэгээд ер нь баг богинохон юпг сургууль дээр нөгөө порн юпг өмсөх интервалтай сутаад тахгүй байсан. Тийм үед бас. Тэгэл тэр үеэс л ер нь өөрийгөө яг юм нийт одоо яг юм бьюти стандартт нийцээгүй хүн гэдгээ тэр үед мэдсэн байхгүй бүр айл жоохон дунд анги 9-р анги мэн хүртлээ болвол түүнээс яг тэр өөрийн гадаад үзмжээсээ болоод маш их одоо гадуурхалтад өртөжсэн. Тэгэл нөгөө ахлах ангид ороод арай жоох юм бусад чадварууд маань айгу тодроод жоох амжилт үзүүлээд ирэнгүүт яг хэнийг наадтай тэгж харцгаа билжлээ юм л та. Гэтэ ер нь бидний хувьд одоо ингээд нөгөө багаас төрөөл одоо хүн болоод төрсэн юм байна те. За миний амьдрдаг он ийм юм байна, нийгэм ийм юм байна. Хүн төрөлхтөө ингэж үүсэж гээд дөнгөж амьдралыг танин мэдэж явах энэ ихэнх үед л ийм материалын ертөнцийн юмнуудыг биднэрт ингэж нааж хөөрхөн байх хэрэгтэй, одоо мөнгөтэй байх хэрэгтэй, гоё хувцлах хэрэгтэй ч гэдэг юм те. Иймэрхүү юмнуудыг ингэж чихэнд хоногшуулж байнга ингэж байлгах юм байна те. Гэтэ угаасаа нөгөө үеийнгийн хүүхдүүд чинь төлөвшөөгөө байх нь за яг ойлгомжтой гэж тэрийг ойлгож болоход аав ээж ч юм уу эсвэл насанд хүрсэн ойр тойрны хүмүүс маань биднэрт амьдрал болвол ийм юм гоё утгаучтай тий. Байгаль ийм гайхалтай гэдэг юм оршихуй ийм гой зүйлүүдээс илүүтэй юм нэг юм хоёрын хооронд нөгөө нэг юу гэдэг үлээ нэг юм хавж өгдөг шиг тийм явган яриа гэдэг шиг нэг тийм юмнуудыг бас яг ойртуулдаг юм жоохон буруу ээж магадгүй юм тий. Тий. За тэгээд энэ бүх явцаас хизээ яг юм шилжилтийн одоо тий юм өөрийгөө хүлээн зөвшөөрсөн өөртөө энэ стандартыг миний стандарт бол юм байна. Ийм бахта би дуртай юм байна гэдгийг олсон байна. Тийм тэрний дараа үе нь болохоор яг нэг жоохон 20 морь хүрээл дөнгөж нэг 18-аас хоошоо үед нэг одоо тэгэл 18 хүрсэн чи ядчил өөрөө хувцас сонгож авдаг болдог ч юм уу тий. Тэгэл өөрөө ингээл мөнгө олоод олсон мөнгөөр өөртөө юм зарцуулдаг ч юм уу. Ядчил нөгөө нүүрний бодог хөдөлтөж аваад нэг дөнгөж бодч модал айгүй юм урт те юм нөгөө шок үзэр мэдэрдэг хөмсгтэй байдаг ч юм уу те. Тийм тэгэл нөгөө ямар ч өөртөө зохицохгүй уруулын айгүй тод өнгийн бодог модгаар ингээл өөрийгөө бодч модал те. Тэгэл нэг юм багаар нөгөө яг юм эхлээд бол шууд хүн өөрийгөө олох биш яг тэр нийгмийн стандартад нийцэж эхэлдэг юм байл л те. Хүмүүс бодож байгаа болохоор яг охтууд юу өмсөж чинь тэрийн дагаж өмсдөг ч юм уу. Тэг ингээл охтууд юм том цагиргаа амиг зөнгөт нь дагаж авч зүүдэг ч юм уу. Тэгэл ингээл Instagram, Facebook-ээр хүмүүсийн хувцалж байгаа юмыг хараад нэг яг ийм юм надад зохих болов гэж нэг юм өөртөө эзэж зохихгүй те өөрөө эзэж сонирхгүй байгаа мөртлөө нэг юм бариу савхмайх авч өмсдөг ч юм уу те. Тэгэл тиймэрхүү байдлаар зүгээр нийгмийн нийтлэг тэр стандарт руу төгөх гэж эхлээд хүн оролцдог юм байна. Тэгэл яг л хүмүүс яг ямар байна? Яг түүнийг дуурайж эхлэв. Тэгээд төгсөн үү? Тийм. Тэгээд тэр нь ингээд нэг тодорхой 1-2 жил үргэлжилж байгаа байхгүй юу? За. Ер нь төгсөж байгаа шүү дээ. Ингээд яг хөмсгөний бодолт ч юм уу, уруулын өнгө ч юм уу, өмсөж байгаа хувцс ч юм ингээл юмс бол адилхан. Тэгээд нэг 2-2 жил орчим ингээ явж байгаад нэг юм багаар хүн юм өөрийн гой хэсгүүдээ ингээл анзаарч эхэлдэг юм байл л дээ. Ядчлаа миний нүд юм гоё юм байна. Уруул маань угаасаа юм гоё юм байна. Тэм тод дөнгөөр будах шаардлагагүй юм натураараа юм гоё уруул юм байна ч юм уу те. Миний хамар юм навхан ч гэсэн энэ бол гоё хамар юм байна ч юм уу. Тэг ингээ хацрын маань улаан хүртэл ингээл надад айгүй юм натурал намайг харагдуулдаг гоё зүйл юм байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээл багаар өөрийнхөө тэр гоё эсгүүдийг олж хараад анзаараад түүнийг ингээ хайрлж эхлэхээр өөртөө стандарт тогтоож эхэлт юм байна гэж бодсон. Тэгэнгүүт яг ингээл нөгөө ядчил нөгөө будалтай ихтэй өөртөө цогцсон будалт хийж эхэлж байгаа байхгүй. Хэнийг нэг дуурайж биш. Надад ингэж бодвол цогтөг гэдэг ингээд олон удааг оролцохын дараа ч юм уу. Надад ингүүл яг ингэж тэн тавил цогтөг. Ингүүл цогтөг. Уруулаа яг ингэж бодвол цогтөг. Ийм өнгө надад илүү гоё харагддаг гэл ч юм уу. Тэгээ иймэрхүү байдлаар өөрийгөө ингээд бүтээж эхэлдэг юм байна л гэж үзэж. Тэгээд эхлэнгүүт тэр хацрын улаан байна уу? Тэг ингээд миний биений бондгор байна уу?
хөлний шилгэний бүдүүн байна уу хамаагүй өөрөө өсөж байгаа зүйлсийг ингээл өмсч чаддаг. Наад жил өөрийгөө ингээл үнэхээр би чи хөөрхөн хүн юм биш үү гэж ингээ бодож хүлээн зөвшөөрөнгөт уусаа л хөөрхөн харагддаг. Тийм. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн учраас ингээд нэр ямар хөөрхөн юм бэ? Хаанаас ч харсан хөөрхөн юм аа гэдэг мэдрэмж ялцчих ингээд төрж өөрийгөө гоё ингээд хайрладаг. Тэгэл улам өөртөө юу илүү зөгтөг, юу өмсвөл би гоё тухтай байдаг гэдэг нэг юм өөрөө юм гоё дүр үсгэж эхэлдэг юм байна л гэж бодсон. Миний найз байд. Би болохоор юу юм бэ? Нэс мархаа зүгээр үү? Би чи нөгөө нэг арьсны амар асуудалтай. 11 2 дугаар ангиас эхлээл арьсан дээр батан гарч эхлээл. Тэгэл тэрийгээ сайн янз бүр болгож айтайхан гоё болгож чадахгүй. Одоо ч гэсэндээ гоё болгож чадаагүй л явжлаа. Тэгээд нөгөө айгүйх сорвтой одоо нүрэ будахгүй байх юм бол би ингээд миний арьс бол айгүй юм ирээвэр энтер харагдахаар тэгээд нөгөө гэр мөртөө нүрэ будахгүй штэ би чи ингээд байнгут хүмүүс одоо ингээд наад байж байгаа л манай ах мах хараал наад нүур хамаа имчлээч битээ хөхт ээжээж энэ төр гэл тэгэн штэ тэнгүүд яг би мэдээж харин тиймээ заага би одоо ингээд зөндөл мэдээж хэрэгэл бүтээгдэхүүн аваад мөнгө төгрөг зарцуулаад ингээд имчилгээ энэ төр хийлгээл ингээд явж байгаа боловч нанда гэдэг нэг юм одоо оршихуй байгаа хгүй одоо нэг миний оюун санаа бодол дуу хоолойгоор илрэн гарч байгаа энэ зүйл одоо миний гадаад үзмжээр тэнд одоо хүрж штэ тий тэгтэл энэ ингээд нэг юм хоёр өөр ингээд юм байгаа ч юм шиг одоо юу гэмдэ миний ингэж харагдаж байгаа байдал бүтэн бүрэн гүйц намайг илэрхийлэхгүй гэвэл бас үгүй те одоо тэгээ нөгөө нэг Японы ч юм уран зохиолууд дээр за яг Японч гэлтгүй ер нь ингээ уран зохиолууд дээр гардаг шиг айгүй юм нөгөө нэг хүний гадаад үзмжээр өмссөн зүүсэн хог үүрээд явж гин үү ямар вэ нийгмийн ямар анги давхраанд хамаарагдаж гин гэдгээр нь тэр хүнийг ерхий тодорхойлж хүүхдүүдтэй хүртэл зааж сургаж ингэж байдаг нь тухайн хүний оршихуй мөн чанарыг бүрэн гүйц тодорхойлж чадахгүй яг мэдээж тодорхойлох баг. Гэтэ бүтэн тодорхойлж чадахгүй гэвэл тэр бол амар асуудалтай тий. Тэгэд энэ бьюти стандартаас баг явж байгаад одоо жишээ нь юу гэдэг хүүхэдтэй одоо бүгдээр мэдчихэл байгаах нэрийн ч би баг санахгүй хүүхэдтэй амьдрал үзүүллээ. Ийм нөгөө ядуу амьдрал үзүүллээ. Тэгээ хичээхгүй ингэхгүй тийхгүй байх юм бол энэ амьдрал юусэн юм байна гэд. Тэгэхээр тэр хүний амьдралыг харах үнцэг амар хумигдмал юм шиг санагдаж байгаа хгүй. Тэгэд эцэстээ эмэгтэй хүний амьдралыг харах үнцэг нь насан туршдаа гоо үзэсгэлэнтэй сайн сайхан байхын төлөө тэрний эцэс цэцшгүй хүч хөдөлмөр байгаад дуусчвал ямар хайран бэ те. Тэрний оронд бид нар өөрийгөө нэг өөртөө байгаа гой гой юмнуудаа ойлгоцсон. Тэгээд ингээд нэг юм гүүгээд явж юмар штэ те. Нэг юм гоё ном уншсан, найзуудтайгаа уулзсан, инээдсэн, нар салхины гоёыг мэдэрсэн те. Бол миний мэдхгүй ямар их юм бэ гэд утцсан ингээд завгүй гүйж явж юмар байтал энэ мэдчлэн юм жижиг сажиг юмнуудаас эхлээд цаашаа томроод идэв юм шиг санагддаг шүү. Яг ингээд амьдралын эцсийн зорилго нь ердөө явахтай гоё сайхан байх хин нэгний зорилго байх нь муу зүйл биш заяа. Уусаа ингээд нийгмийн тодорхой дүрм журм гэж бааш те. Нийгэм хөдөлж байгаа нийгэм тодорхой байр суурь олох дүрм журамд бол угаасаа одоо гой зөв тэр бьюти стандарт магадгүй өндөртэй тэнд нийцж байгаа хүмүүс болвол илүү одоо альва юмд хүрэх тэгээд жоохон төтмөт байх ч юм иймэрхүү нийгмийн дүрмүүд бол уусаа ажиллаж байгаа шүү дээ. Бид энийг үүсгэх харахгүй. Гэхдээ гэлээгээд хүн болгоны амьдрал тийм байх ёстой гэвэл бас үг болж байгаа байхгүй. Тий. Тэр нь хин нэгний ингээд амьд үлдэх тэмцлийн гол зэвсэг байж бас болохгүй байгаа байхгүй. Гол юм тий. Тийм байгаад ирэхээр эн чинь утгаалдаад эхэлж штэ. Тэрнээс эмэгтэй хүн өөрөө дотоод тэр ингээд натураасаа одоо гоо үзэсгэлэнтэй байх, гоо үзэсгэлэнгээд хордох ингээд нэг юм өсгөдөө хотл өсөд гарахаар нэг юм цаанаасаа нэг юм натураасаа нэг юм итгэл төрөөд гэдэг ч юм уу те нэг юм психологч ч юм уу те тэр мэдрэмжүүд бол угаас байх зүйл ах та тардагдчихийдэг, өслөгдчихийдэг. Гэхдээ тэр нь тодорхой ингээд стандартад ороод ирэхээрээ өөр утгагүй болчихж байгаа. Яг ийм байх хэрэгтэй гэх. Яг ийм байх хэрэгтэй. Яг л бүх эмэгтэйчүүд цав цагаан арьстай бай. Батгагүй үгүй арьстай бай. Бүгд юм бурж гаргаа үстэй бай, урт үстэй бай ч юм уу те. Эсвэл богино үстэй охтууд хөөрхөн ч юм уу те мэдхгүй ингээд. Эсвэл яг зөвхөн эмэгтэй л хувцалтай охтууд ийм байна гэдэг ч юм. Ингээд дүрм журмууд тогтоогоод ингээд стандартууд үүсгээд ирэхээр энэ өөрөө яг эмэгтэй хүний тэр гоо үзмжийн гоо сайхны тэр нандин зүйлийг нүггүй хийж амар санагдаж байгаа байхгүй. Тэр илүү яг юм уусаа натураас нь эмэгтэй хүн болгонд юу байгаа мэдрэмж
Гэтэ түүнийгээ яаж харагдуулах нь, яаж тордох нь, яаж урсгалах нь хүн бүрийн өөрийн шийдвэр байх хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Тий. Тэгээд нөгөө юу нэ за. Одоо нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүмүүс амар хүчтэй санагддаг тий. Одоо ингээд би чинь яг би гэхдээ ингээд өсөдөө готл юмсг амар дуртай. Уруулаа улаанаар хаяа өөртөө хүчгүй санагдахаараа уруулаа улаанаар боддог ч юм иймэрхүү юмнууд байгаа. Тэнгүүт ёо 9 дахь хөтөл өмсөж амар хүч хөлмөр штэ нэ. Амар гадуур ажиллах өдөр ихтэй ингээд ингээд хөл орой бүр ингээд үнэхээр ядаргаа би болгодог юм. Тэнгүүд яг тэр мөчөд намхан ултай готл өмссөн. Тэрэндээ амар гоё эвтэй тухтай байгаа хүн амар гоё харагддаг байхгүй. Тэнгүүд нөгөө дулаан явбал мянган лан гэдэг шиг те өвөл дулаан хувцастай хүн хөөрхөн харагддаг юм а гэдэг шиг нэг юм тухгүй өөрийгөө өвтгөж золиос гаргасан юмнаас илүүтэй яг л байгаа юм те яг юмс байгаагаараа хөрхөн харагдана гэдэг шиг юмнууд юм. Гэтэ би өсөд тоглох юмсгүй байхгүй л та. Гэтэ яг ингээд яг тэр бол нөгөө одоо бас манай Улаанбаатар хотын зам амтай бас хамаатай шүү дээ. Тэгтээ манай хотын зам арай жоохон тэгээ эмгтэй хүмүүс өсгөдөө готалтай алхахад баг ачаал зарцуулах үед гоё сайхан байсан бол хөл бага өвтгөл ах л та. Гэтэ ингээд хөл өвтчихсэн ч гэсэн зүгээр чамд гоё учраас тэд нар сонголтыг хийж ийн гэдэг өөрөө жинхэнэ энэ гоо сайхны чинь гол юм явж байгаа байхгүй. Ер нь тий өвтөх сонголтыг хийн өөртөө түүнийг авч штэ. Тэгэхээр эн чинь бас гахалтай зүйл нэ. Тэрнээс ингээд нөгөө хин нэгэн эсвэл эмэгтэй хүн угаасаа өсгий готл өмсчиж гоё харагддаг ч юм уу. Тэр дүрм захирагдаж байгаа биш. Чамд өөрт чинь гоё харагддаг. Чамд өөрт чинь өсгий готалтай гарсан өдөр нөлөө одоо амжилт бүтээл дүрм байдаг ч юм уу. Тийм болохоор өмсөж байгаа учраас энэ л өөрөө айгу яг бьюти стандарт гэдэг аа ч юмсэл энэ эмэгтэйний гоо сайхан өөрийгөө авч явах гэдэг байгаа гол юмны нууц юм шиг санагдаж байгаа юм. Тийм ээ. Тэгж өөрийн дотоодоос хүсээд хийж байгаа үйлдэлүүд бол хамгийн чухал зүйл. Гэтэ угаасаа тэр нөгөө нэг юмд нийцэх гэж оролцдог болвол хүний төвчлөвчлийн бараг 100 ёсны нэг цаг хугацаа байдаг юм шиг нэ. Тэгээд тэрнээс гарахад надад бас юм чухал нөлөөлдөг юм хүмүүсийн бас нэг гоё өгнүүд байдаг шүү дээ. Одоо тэр гоё өгнүүдийн талаар ярил л та тий. Ингээд миний охин чи хөөрхөн шүү дээ. Миний охин чи нүдэн өстой гоё. Миний найзын энэ уруул нь аим гоё. Хацар нь өстой хөөрхөн. Өснө гоё гэд. Ингээд ийм өгнүүдийг ингээд энэ тэндээс янз бүрээр санаандгүй байж байгаад олж сонсохоор тэр ингээд зүгээр алхаад явж явах өдөрт айгүй гоё урам зориг хөөрхөн өнгө нэмждэг те. Тэгэхээр бид нар бас гоё сайхан юм гоё сайхан гэж хэлэх тийм төлөвшөлтэй байна. Миний найзын ногоон bijak бол миний найз хачин гой зөгтөг. За дуртай. Тий. Түүнд надад яг их саяных дээр нэг юм орж ирж байна. Манай одоо жишээ нь аавч хоёр штэ. Аавч хоёрын жишээ нь ээж бол жишээ нь намайг бол яг ийм одоо жоохон юм суул юм оверсайз юмнууд өмсгөлөх бол маш дургу. Тэгээ ээж ингээд надад зориулаад худалдаж авдаг зүйлс нь ингээд ер нь миний хизээч сонирхгүй, миний хизээч худалдаж авахгүй өмсөхгүй зүйл байдаг байхгүй юу. Тэгээ би угаасаа өмсдгүй юм. Тэгээ ээжийн хүслээр бол би ер нь яг юм нийтлэг яг юм стандарт эмэгтэйчүүдийн нэг хувцалтай байна шүү дээ. Яг юм усаал ингээд нийтлэг эмэгтэйчүүдийн жоох ижилхэн хувцалтай юм эмэгтэйлэг хувцалтууд. Тэгээ ээжийн хүсдэг надаас хүсдэг хувцлалт бол тэр ихгүй юу. Яг л бусад огт шиг намайг одоо хувцал гэдэг. Гэвч би болохоор өөрөө эмэгтэйлэг хувцалж байгаа маань хүртэл одоо нийтлэг эмэгтэйчүүдийнхаас жоох өөр шүү дээ тий. Тэгэнгүүт ээжд бол миний бүх хувцлал таалагддаг байхгүй. Одоо энэ миний хамгийн хайртай цамц. Энэ манай ээж хамгийн дургуй цамц ч юм уу тий. Тэгээ миний нөгөө том хар оверсайз bijak биш үү. Тэр бол одоо миний хамгийн хайртай bijak. Гэвч тэр манай ээжийн шатаахыг хүсдэг bijak ч юм уу тий байгаа. Тэгсэн чинь манай гэрт байгаа өөр нэг хүн байна. Манай аав тий. Болохоор эсрэгээрээ намайг миний ганган охин гэлдэг. Миний охин амар кул байна. Тэгээ уусаа чамд юм хэлээд явах та чи уусаа л өөрөө өөрийгөө мэддэг штэ гэдэг ч юм уу хувцлалтан дээр. Тэмүүт ингээм яг ижилхэн хувц өмсөө гарахад гэрээс гарахад бол би хоёр өөр төрлийн коммент сонсдог байхгүй. Ээж бол ёо чи наад ёо на малгас сурма чи наадхаа ингэж гэлдэг. Бол хажуугаар нь миний кул охин ганган охин гэдэг ч юм ийм байдлаар ханддаг байхгүй. Тэгэхээр яг нөгөө яг би тэгээ боцсон ингээ гэрт аавжаар хоёулаа намайг ингээ миний хувцлалтыг үгүйсгээд байвал за хэцүү. Би бас жоохон тухгүй байх ингээ яалтчгүй тэг ингээл жоохон
ядаж авч өгсөн юм өмсөх ч юм уу эсвэл ингээд мэдгүй намайг ирэхэд миний пижакийг шатааж батаацсан байх юм бол би бол айгүй галзуурхаар байгаа байхгүй. А тэгмээс нөгөө талд нь нэг нь ингээд гоё гэж хэлчингүүд хөрх ингээд пластлагдаад яваад байгаа юм шиг санагдчихаа. Одоо тэгвэл эргээд миний яз хүүхд болоод ч юм уу те ингээд нэг юм за ойр татн нэг юм хүм хажууд чинь байгаад тэр хүний одоо нөхөрч найз залуучуудыг хинч үгүй хүний хувцлалт үнэхээр санаанд чинь нийцэхгүй тохирохгүй байгаа тохиолдолд яах вэ? Ямар хариулт үү? Үгүй надад ихтэй ингээд миний одоо гоё гэж боддгоо хувцлтууд бол байгаа. За. Одоо яг тийм зүйл зүүцэн, тийм юм өмсцэн залуу байвал би одоо харцахгүй ч юм те. Мэг хөөрхөн ухаатай залуу байсан. Яг тийм юм те. Тийм Монгол үнсэн үйл ялгарлан гадуурхахгүй гэдэг зааш гэдэг. Гэхдээ яалч юу надад бол таалагддгүй тийм юмнууд байгаа. Бэлээ. Үнэхээр подкаст бэлээ. Явъя. Үгүй гэхдээ тэр нь химэн зүйл үсттэй. Хин нэг одоо надад таалагдсан юм. Би бүр үнэхээр харцахгүй. Яг тийм тоочны тийм байгаа заяа. Тэгээ тэр тоочны юм би хэлэхгүй. Тэгээ би ер нь бол ингээ харцахгүй. Ажилд орохыг авах хэрэгтэй. Тэр бол өөр асуудал. Яг уу чадвар матурын хам зүгээр яг юм арай жоохон хосын батнах төвшөнд ярьж байгаа. Батнах төвшөнд бол яг миний хизээч одоо надад таалагддаггүй тийм хувцлалтууд бол байгаа байхгүй. А тэгтээ би хизээч хамгийн гол юм нь хизээч зэ. Тэр хүмүүсийг тэр хувцлалтаас нь болж би үсээ ялгарлахгүй. Хэлэхгүй, шүмжлэхгүй. Тэгвэр би өөрийнхөө юм айгу ойрын бүс рүүгээ л ер нь тийм хувцалтай хүмүүсийг оруулахгүй гэсэн үг чинь. Тийм дотор ярьцахгүй л гэсэн. За. Тэг тийм юмуд байдаг маа юм цаанаасаа гэж яхаа. Яг нийгмийн амьдралын хүрээнд ялгарлан гадуурхалт үүсэхгүй боловч хувийн орон зайдаа бол нэг ойртуулахгүй. Энэ бол миний хувийн эрх юм аа л гэж тийм. Ер нь бол тийм. Тэрнээс биш надад ингээд бүх юмыг хүлээн зөвшөөрнө. Окей, хүлээн зөвшөөрч байгаа хгүй. Тэр хүн тэрийг өмсөд явна уу яана надад ямар ч хамаа байхгүй. Би бол хизээч хэнийг нэг өмссөн зүснээс нь болж гадуурхаж чүмжилж олон талаа юм ярихгүй. Муухайгаа байгаагах юм төлөө шүү. Гэхдээ надад таалагдахгүй байдгаас болох. Тийм ээ. Тийм бүх зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бүгдийг бас нийтээр нь гой сайхан гэх бас шаардлага байхгүй шүү. Тэгээ муухайг нь муухайгаар нь гоёор нь хүлээж авах чинь л өөрөө чинь хүлээн зөвшөөрөл тах гэж бодож байна. Тийм ээ. Зөвхөн стандарт гэж бас байна л да тий. Хаана яах вэ гэдэг бол найзын одоо юу гэдэг хурал уулзалт инээдрээ гэдэг юм тогтсон одоо юм дипломат харилцаа гэдэг шиг юм тогтсон юмнууд байгаа шүү дээ. Гэхдээ яг харьцахгүй гэдэг нь жоохон дэгсдүүлсэн шүү. За. Миний бас дуртай артистууд бас тийм юм зүүчгсэн явдгаа. Гэхдээ би юм сонсдог юм гэхдээ яах вэ? Надад бол яг гайгүй юм. Яг тухайн ер нь бол өвөрмөц байх юм бол надад айгу сонирхолтой санагддаг. Тэр хүний нөгөө дотоод ертөнцийн айгу сонирхолтой юм шиг санагдуулаад би ч өөрөө болвол ерөнхий нөгөө бас юм байдаг талдаа хувцлалт ингийн ерөнхий сайхан ингээд олонтойгоо гэдэг шиг тийм байдаг. Тэнгүүд тэр дунд өөр байгаа хүмүүс бол миний сонирхлын айгу их татна. Тэгээ би яг ямар хүн бэ гэдгийг сонирхохыг айгу хүсдэг гэх юм аа. Ямар ном уншдаг вэ? Юу амьдралыг юу гэж хардаг вэ? Ямар идэв вэ гэд. Тэнгүүд тэр нь яалтчгүй айгу өөр байгаад байдаг. Тэгэхээр тэрийг ингэж өөрийгөө тэр хувцаараа илэрхийлж гаргаж байгаа нь бол айгу сонирхолтой гоё санагддаг шүү. Нөх айхтар тийм юм байхгүй юм. Гэхдээ яг харуул одоо сэнэ ингэж бодох юм байгаа л яг толгой те. Ялчгүй тийм. Гэхдээ ер нь гол дүрм нь олвол угаасаа л тэгэл хин нэгнийг одоо яг өөрийн гэдэг гадаад төрх мөрх гэдэг чинь өөрөө ингээд айгүй зохицуулахад айгүй төвөгтэй зүйл байхгүй. Уус ингээд анхнаас ингээд төрцөн би болцсон. Тэг хүн болгон тэр өөрийн төрцөн байгаа тэр гоо төрхийг те царай зүсийг янзлах эдийн засгийн боломжтой гэвэл бас үгүй ч юм те. Ингээд тэгэхээр тэний угаас ингээд төрцөн байгаа тэр зүйлийг бид нэр заавал ингээд шүүмжлэн гэдэг өөр амар утгагүй байхгүй. Хүний өөрчилж чадахгүй зүйлийг. Тийм. Эцэж өөрчлөх. Тэнгүү яг өөрчлөх боломжтой. Гэхдээ тийм амархан биш зүйлийг шүүмжлэх нь айгу утгагүй л дээ уусаа. Надад бас нэг юм санагдчихсан. Тэр гэхдээ одоо зүгээр би хүмүүстэй нэг холбохгүй зүгээр л би нөгөө саяхан нэг машин цугаа явж байхгүй дээ. Ингээ санаандгүй өөрийгөө нэг гадаа цонхныхын талент ингээд миний дүрс ойцсон байгааг харсан чинь би яг ээж шиг харагдсан байхгүй. Тэгэнгүүт бид нар чинь сонгож төрдгөө инээ тэрэ гэдэг ч гэсэндээ аав ээжийнхаа л би дундаас нь гарсан. Би нэг тийм миний сонгохгүйгийн асуудал байгаас биш байгаа байхгүй. Тэнд ингээд
би болжээ гэдэг шиг. Тэнгүүт одоо надад миний ээжийн төрх одоо магадгүй аавын төрх ч гэдэг юм ингээд юмнууд хадгалагдаад байж үлдэх нь өөрөө байгалийнхаа зам ёсоор амар гайхалтай зүйл юм шиг санагдсан. А гэтээ нөгөө талаар хүмүүс гоо сайхны эмсэл таглаанд орж байгаа орохыг сонгож байгаа гэдэг бол буруутахгүй эзэж үгүйсэхгүй те. Тэр болвол одоо хүлийн зөвшөөрөхөц зүйл. Яг нөгөө бидний яриад байгаа тэр өөртөө стандарт тогтоож байгаа л нэг дүр зураг байхгүй. Одоо нөгөө туранхай охтууд турна гэж ярангуут чи туранхай юм бэ гэж хүмүүс ойлдог шүү дээ. Найзаа. Би нэрээ амар гоё ном уншаад нэрээ. Тэр яг ингэж орж ирэх юм биш тийм юм дээр. Heaven гэдэг нэг Японы уран зохиолын ном. Найз нь уншсан. Тэгээд тэр номон дээр за би уншиж байгаа хүмүүс байвал уучлаарай. Гэхдээ ямар ч нэг дүрийн талаар ярив. Зүгээр дүрийн илэрхийлэмжийн талаар гол дүрийн эмэгт охин болохоор айгүй юм ядуу бохир замаа гэж ингэж ангийнхандаа дээрлүүлдэг тийм охин байгаа байхгүй юу? Усанд ортгүй ч юм уу те. Хувцаа угаадаг, хувцаа эндүүддэг, үсээ саманддаг. Тэгээд тэр охин яг тэр номынхаа замглаа хэсэг дээр юу гэж гардаг гэхээр энэ бүх зүйл болвол ингээд миний аавын одоо ингэж байгаа одоо шинж тэмдгийг одоо би өөртөө агуулж байгаа зүйл юм. Би ингэж аавтайгаа хамт байгаа гэдэг одоо мэдрэхийн тулд ч гэдэм үү те. Аавыгаа өөртөө агуулж явахын тулд би ийм байгаа юм аа. Гэтэл хүүхдүүд яагаад ийм байгааг минь ойлгохгүй ээжиж, юу ч ойлгохгүй ээжиж шоолж, шоглож, дормжилж одоо дорд үздэг. Гэтэл тэр хүний ерөөсөө байгаа байдал оршин буй хэлбэр нүрэ бодож байгаа, хувц өмсөж байгаа бүх ямар нэг л зүйл нь ямар нэг тэр хүнд утга учиртай, үүлэмжтэй байхад л тэр бол үнэхээр гайхалтай зүйл байна. Тэр одоо охин ядуу орчинд амьдрахгүй байгаа мөртлөөсөө тийм сонголт хийж ийн гэдэг бол надад бүр юм оюун ухааны миний бас юм ойлгохгүй хэмжээний жижиг юм тесрэлт болж байгаа юм шиг санагдсан. Тэр амар гайхалтай байсан шүү. Тэгэхээр нөгөө би ээжийнхаа царийг агуулж явж байгаа юм байна. Миний тэг надад амар сонирн бодол төрсөн. Би ингээд төсний дараа одоо би ингээд миний сүнс ч юм уу ямар нэг зүйл мэдэхгүй шилүүхэн тогтоогоог байгаа. Гэхдээ миний итгэл хэмжлэр ямар нэг зүйл ингэж орхион одсны дараа зүрх зогссны дараа миний ингээд бие махбод энэ арьс энэ ингээд нэг хэсэг хугацаанд үлдэн яг ингээд үлдэн гэж би нэг бодож байсан шин. Тэгэхээр ингээд нэг удаа ингээд гараа харсан чи ингээд миний ээж миний гарыг атгадаг шиг ингээд атгамаар санагдаад тэг бүх зүйл ингээд бүх ингээд матер те цаг хугацаатай ингээд газартай шинжлэх зүйл. Тийм биш. Тийм учраас юм болгон өөр өөрийн цаг хугацаатай байгаа учраас те байгаа учраас бид одоо хин нэгний тэр оршин буйд нь стандарт тогтоох гэдэг өөрөө ямар утгагүй зүйл вэ те. Тэгээд ер нь алстаа ингээ бодоход яг энэ бити стандарт гэдэг чинь хүртэл өөрөө айгүй сонио ойлголт байгаа байхгүй те. Яг юм гоо сайхан байх, хөөрхөн байх гэдэг чинь өөрөө хүртэл ингээд тодорхойлох боломжгүй ойлголт байгаа байхгүй. Тэгээд зарим тохиолдолд ингээд бид нар хин нэгний энэ амар хөөрхөн байгаа гэсэн үнийг хараад найзхаа хөөрхөн байгаа гэсэн үнийг цалиг хартай. Энэ цалиг хөөрхөн байгаа яг хитгэн мөрөд юм болсон те. Тэгэнгүүт зарим тохиолдолд тэр ингээд матч хийдгүй шүү дээ те. Би хин нэгний хөөрхөн гэж харуулхад за гээл өнгөрөх үе байгаа заримдаа ямар хөөрхөн ингэх үе байгаа шүү дээ те. Тэгэхээр тэр нэг юм угаасаа хин нэг хөөрхөн гэж харах гой сайхан гэж харах марх чинь хүртэл өөр юм дүрмжүүлэх тодорхойлолтод оруулах хэмжих бас жоохон боломжгүй зүйл байгаа байхгүй. Тэгэл энэ бүх зүйл яг явж байгаа л баланс нь тэнцвэрчдэг бахана за. Одоо ингэ миний сонирхдаг залуу тэр залуучуудын сонирхдаг эмэгтэй. Тэгээд ингэ бүгд өөр те ингээд одоо нэг нь тэр хүн төртэй нэг нь тэр хүн төртэй ингээл бүгд ингэ баланслагддаг. Тэгэхээр бүх зүйл таалагдах боломжгүй. Бүх зүйл таалагдахгүй байх ч гэсэн чи хичнээн хичээсэн чи боломжгүй. Чи ямар нэг зүйл таалагдах л болно те. Тийм учраас тэгээд ер нь үндсэндээ болвол бид нар ер нь хин нэгний те хэрхэн орчихыг заадаг ер нь бас бэл гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа байхгүй тий. Тэгээд бүх зүйл цаг хугацаатай. Тэгтээ цагаараа байдаггүй гэдэг шиг ингээд тэр цаг хугацаа ингээд холдоод л орчдөг. Залуу нас бүх зүйл. Одоо миний хөвшрөлтийг жишээ нь яаж хүлээж авах гэж боддог вэ? Надад тэгэл хөвшрөлт айгу үзэсгэлэнтэй л санагддаг шүү дээ. Ер нь бол би бол сайхан ингээл гоё зам сороо гоё хөвшрөөл гоё амьдрал гэж боддог. Тэгээ яа тэгэхээр ингээд угаасаа амьдралыг ингээд туулж байгаа гэдгийг ингээд илэрхийлэх нэг одоо зүйлсүүч одоо шинэ хүчлээ ч юм уу те ингээд тийм зүйлс байгаа шүү дээ. Хүчлээ, өсний буурал ч юм те. Тэгэл гоё зам өсний зүйлсийг гоё зам өсноор нь хүлээн зөвшөөрж
мэдэрч амьдрий л гэж бодчих шүү дээ. Угаас ингээл надад л илүү амар үзэсгэлэнтэй байх хаа ингээл юм үржүүлж байгаа арьс марс ч юм уу. Тэгэд эмээ өвгөөгийн гарнаар гар хуруу ингээд надаа миний эмээгч санагдуулаад тэгээд бид нар энэ хүртэл одоо амьдрах гэж бас зөндөө олон юм туулж байгаа шүү дээ хувьдаа. Гэтэл тэр хүмүүс ямар их зүйлийг туулсан болоо те тэр арьс, тэр бие, тэр оршихуй, тэр оюун тархитэй. Тэнгүүт бид нар залуу хүмүүсийн хувьд ч гэсэн те өөрөөсөө ахмад настай хүмүүсийг хүндэлж хайрлах ёстой шүү дээ. Ингээд одоо үнэхээр би бол нэрээ зарим залуучуудаа ойлгодог шүү дээ. Ингээд өстой нэрээ 40 50 настай хүмүүс ингүүл тэгин нэг ингээд өөрөө 40 50 наслахгүй юм шиг, өөрөө 40 50 та аав ээжгүй юм шиг те. Аав ээж нь үнэхээр одоо галаар ингээд оршин байхгүйсэн ч гэсэн тэр хүнээс унсан л байгаа шүү дээ. Тэгэхээр бүх зүйл ингээ гоё хайрладаг байгаасаа тий ялхурлан гадуурхалтыг залуучууд бас айгу бий болгоод шүү. Нэцэг нэг цагдаагийн ерхий газрын рекламуудыг ялхурлан гадуурхалтын эсрэг хамтдаа ч юм уу. Тийм юм орж аачлаа. За тэгээд за миний гоё юм хэлээд дуусгач. Ер нь тий эцэстээ болвол бидний хувьд бол ингээ хүн болгон өөр өөрийн гоё цаг хугацаанд өөр өөрийнхөө оршихуйд яг өөрийнхөө оршин байгаа. Тэгээд түүнийг нь ямар нэгэн юм дүрм журамд хэмжүүрүүдэд стандартуудад оруулахгүйгээр хин нэгний гоё тийм байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Сайхан ба сайхан муухай бол муухай чамд тийг цанагч юм л тэгэл. Гэхдээ хин нэгний зүгээр юм гадаад үдэмжээс нь болж ямар нэгэн шүүмжлэх, өгөөсгөх, доромжлох ийм үйлдэлүүдийг бид нар хийхгүй байх нь асар чухал баг. Тийм. Энэ бол соёлт нийгмийн боловсрсон оюун тархитай энэ хүний бол одоо наад захын одоо хүмүүжлийн одоо наад захын л зүйл шүү дээ. Тийм. Тэгээд зарим тохиолдолд бид нар яг ингээд цөөн хүмүүс нь ч юм те ингээд эдгэж чадчих байгаа хгүй. Тэр хин нэгний шүмжлүүд их ч юм уу одоо улаан хацартай байсан чи тарган, чи бор, чи хар гэдэг ч юм уу. Ийм нийгмийн тэр стандартаас болж олон муухайг сонсон ч цөөн тохиолдолд хүмүүс идэж байгаа байхгүй. Тэрийг нэг хүлээн зөвшөөрж байгаа. Би ч угаасаа юм байна. Тэр хүмүүс л тэгж харсан юм байна гэдэг ч юм уу. Гэтэл энэ эдгэрэл хүн болгонд тийм нийтлэг тохиолдохгүй учраас зарим нь насаараа ингээд өөрийнхөө тэр гой сайхан зүйлсийг мэдрэхгүйгээр, олж анзаарахгүйгээр, өөртөө итгэхгүйгээр амьдралыг дуусгах гэдэг чинь өөрөө айгүй хэцүү зүйл байхгүй. Муухай зүйл, гонхтой зүйл тийм учраас хэнийг нэг тийм өвтөхгүй тулд бид нэр зөвөр хилдэхгүй л ахт болж байгаа байхгүй. Амаа зэлхээд тийм тань таалагдахгүй байгаа зүйлийг та хэлэхгүй өнгөрлөөгээд танаас нэг юм уунахгүй. Тийм учраас тэгээд зарим тохиолдолд муухай үгсийг залгах хэрэгтэй. Гэхдээ гоё хүмүүсийн үзэсгэлэнтэй байгааг, хөөрхөн байгааг хувцас гоё зогч байгааг ч юм уу те. Гоё хэлж түгээж яваарай. Хайр түгээцгээе. Тийм бид ялгуурлаг гадуурхалтын эсрэг хамтдаа. За тэгээд цагдаа гэрлээ үзэр. Миний подкаст би сая буруу юм хэлээ. За энийг оруулахад зүгээр. За тэгээд бидний подкасттай хамт байсанд баярлалаа. Хамтдаа байгаарэ. Ханьдаа байцгаая.